Ном сонсъё. Амжилтад хөтлөх гайхамшигт Баяндар ном. 5 дугаар хэсэг. Саятнуудын тэмүүлэл 1-2 гэдэг ном байдаг. Энэ ном бол энгийн нэг ном биш. Америкийн нэгдсэн улсын Жоржиа их сургуулийн профессор Томас Стенли Америкийн амжилтанд хүрсэн хүмүүс буюу саятнуудыг хүн ам зүйн статистикийн судалгааны аргаар судалсан судалгааны үр дүнгээр бичсэн ном юм. Дээрх судалгааны жагсаалтын эхний 5-ыг хараад л Америкийн эдгээр эрүүл зөв саятнуудаар бахархах сэтгэл төрж байлаа. Америкийн саятнуудын дийлэнх нь үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн эцэг эхийнхээ эд хөрөнгийг өвлөө авсан биш. Тэдний хувьд мөн боловсролч чухал биш байна. Харин тэдний хувьд хамгийн гол тулгуур бол хамгийн доороос нь эхлэн тууштай ажиллаж, гэр бүлийнхээ үн цэнийг эрхэмлэн, хүмүүстэй сайн харилцаа тогтоож, шударга байх явдал байлаа. Хамгийн чухал нь хувийн зохион байгуулалт дээд зэргийн сайн байх. Шударга байх гэсэн хоёр үзүүлэлт хоёул нэгдүгээр байранд жагссан явдал юм. Өдөр бүрл зурагтын мэдээнээс ч хувийн удирдлага, зохион байгуулалтын асуудал дээр бүтлгүйтэн ёроолгүй хавцал руу унаж байгаа хэдэн зуун хүний талаар мэдээлэл бид авдаг. Улс төрч, эдийн засагч, их сургуулийн захирал, соёл, урлаг, шашны салбараас эхлээд хэдэн зуун хүн өндрөөс унаж байна. Мэдээж өдөр бүр ямар нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд хувь хүний хувьд өндөр зохион байгуулалт, удирдлагатай байх шаардлагатай ч нэгэнт хүрсэн зорилго байр сууриа хэвэнд нь хадгалахын тулд туйлын сайн хувийн удирдлага зохион байгуулалттай байх нь чухал. Танд амжилт хүсье.